3:40-7:40 хооронд бол ер нь өглөө үүрийн цаг. Үүрээр гэж. Энэ цагт бол ер нь хийн цаг. Энэ цаг дээр бол хүний галын элч одоо өглөө үүрээр босгоос ахуулаад өдөр ингээд нар мандаад дээшилж энэ цаг дээр бол галын элч бол энд аривдж эхэлж идэг цагаа гэж хэлж байгаа. За тэгээд 7:40-д бол энэ өглөөний цаг чи одоо болчлоо. 7:40-оос 11:40 хооронд бол өглөөний цагаа гэж хэлж байгаа. Өглөө нөгөө бадганыг юм аривдж идэг. За энэ цаг дээр бол галын элч бол ер нь багтай. Өдрийн одоо хурц халуун галын элч аривдсан энэ цагаас бол арай бага цаг байдаг. Ийм учраас бол босоод шууд бол хүн бол хүнд хоол идэж болохгүй. Шууд махан хоол бол идэж болохгүй. За тэгэхээр аль болохоор одоо шингэхэд хялбар хоол ундыг энэ удаадаа идэж явах хэрэгтэй. Зутан шүлж ч юм уу те. Авиас ч юм уу. Сүүлийн үед одоо хүмүүс их төлхөө зөвлөдөг болсон байгаа шүү дээ. Эрүүл зөв хоолтон дээр авиас идэ. Та авиас өглөөдөө сайн идэж явах хэрэгтэй. Энэ бол таны хоолны шингэх чадварыг чинь уялдаа холбоотой шууд тохирж байгаа. За өдрийн цаг дээр бол буюу энэ 11:40-оос 15:40 хооронд энэ бол нөгөө шарын гим аривдж идэг ходоодны галыч бол хамгийн оргил юм үе дээр байж байгаа. Энэ үе дээр та нөгөө 1-р хоол, 2-р хоол айлх нөгөө хүнд хоолнуудаа идмээр байгаа нөгөө махан хоолнуудаа энэ үе дээр бол илүү идэж явах юм бол шингээх чадвар чинь сайн учраас шууд шингээгээд таны биед бол зөв зөвхөстэй хоолт бол болно гэж. За тэгээ 3:40-оос 7:40 хооронд энэ үед бол буцаад нөгөө аривдж эхэлсэн галын элч мань цагийнхаа хувирал нөгөө нар жаргаж байгаатай холбоотой таны бие махбодын бие элч буурж байгаатай холбоотой ходоодны элч чинь ч гэсэн буурж эхэлж идэг. Энэ үед болохоор хитрхи хүнд хоол идэх юм бол та шүн дунд унтаж чадахгүй болно. Галын элчийн нөгөө тэгш яг ийм мөн чанараасаа буурсан энэ үедэр хүнд хоол идээд эхэлж байгаа юм бол та шүн унтаж чадахгүй болно. За зарим хүмүүс шөндөө одоо махан хоолоо их хэмжээгээр идчихдэг. Тэгээ шүн одоо нэг махан хоолоо идэл мангасаа зүудлээд идэг гэл хүмүүсийн дунд яриад идэг шүү дээ. Ийм асуудал чи ерөөсөө энэ үе дээр хоолоо хэд хүндрүүлсэнтэй холбоотой шүү. Тийм учраас шүн орой цаг дээр бадганы энэ цаг дээр хоол идэж байгаа шингэхэд хялбар хоол. За махан хоол идэж байгаа ч гэсэн идэж байгаа бол тэрнийг айлхоор шингэхэд хялбараар айлхоор бага хэмжээтэйгээр эсвэл 2-р хоол хүнд хоол идэж байгаа бол тэрнийг айлхоор нэг хагас цадах төдий гэдэг хэмжээгээр бол идэж явах хэрэгтэй гэж. За тэгээд шүн дунд одоо нөгөө 11:40-оос 3:40 хооронд энэ үед бол ходоодны чинь хоолны шингээх чадвар бүр тайван болсон байж байгаа. Айлхоор энэ үед чинь хүн нэг амгалан тайван унтж явах үед. Тэгтэл энэ үед бол та хоол унд идээд байх юм бол ерөөсөө шууд таны биед хор болно. Ходоодны чинь шууд хор болно л гэсэн үг. За хүмүүс нөгөө жижүүрт гардаг амьдралын хөвшил алдагдсан нэг ажлын байдлын онцлогоос болоод шүн дунд хооллдог хүмүүс бол дийлэнх нь ходоодны өвчлөлттэй л явж идэг шүү дээ. За тийм учраас аль хор энэ үед бол хоол идэж байгаа бол шингэхэд хялбар юм.